Япон руу бүр угаасаа зүглээд ч хэрэггүй. Юу нь бол битээр цалин маш бага, боолын гэрээ, хөдөлмөрийн мүлжлэг. За сайн байцгаана уу? Энэ бичлэгийг үзэж байгаа өглөө өдөр орой минь төргий. Би өнөөдөр та бүхэндээ Япон улсад дадлагдагчийн гэрээгээр ажиллаж амьдрах ямар байдаг талаар мэдээлэл өгнө. Япон улс руу дадлагдагчийн гэрээгээр ирэх гэж бодож байгаа залуучууд хамаал нааш анхаарлаа хандуулаад бичлэгээ дуслуулаарай. За би болохоор өөрөө Япон улсад дадлагдагчийн гэрээгээр ажиллаж амьдардаг. Гэхдээ ирээд бол нэг удаагүй 6 сар орчим болж байгаа. За тэгэхээр одоо энэ ч нэг юм пост байгаа юм. Сайн байна уу? Япон улсад дадлагдагчийн гэрээгээр ажиллаж амьдрах ямар байдаг вэ мэдээлэл өгөөч гэсэн иймэрхүү постууд нь бол нэлээх явдаг байхгүй. За тэгэхээр энэ постн доор комментууд нь юм бол юу нь бол битээр цалин маш бага, боолын гэрээ, хөдөлмөрийн мүлжлэг, ер нь хогийн газар гэсэн комментууд бол маш их байд юм бэлээ. За тэгэхээр энийг бол би өгөөсөхгүй гэхдээ бас дэмжихгүй. Одоо надад нэг тийм хэцүү санагсан зүйл байх байгаа. Гэхдээ энэ хүний үзэл бодлыг ч гэсэндээ хүндэлж байна. За ингээд хамгийн түрүүнд та наашаага ирэхдээ анхаарах зүйл юу вэ гэхлээр маш богинохон хугацаанд их хэмжээний мөнгө цуглуулна гэж бодож байгаа бол Япон руу бүр угаасаа зүглээд ч хэрэггүй. Та маш богинохон хугацаанд их хэмжээний мөнгө цуглуулна гэх юм бол Японд зарлага өндөртэй, дээрээс нь дадлагдагчийн гэрээ ирж байгаа тохиолдолд цалин маш бага нь цаашаа. Ер нь бол бага байдаг таны бодож байгаагаас. За тэгэхээр тийм болохоор маш богино хугацаанд мөнгө цуглуулж байгаа бол Японд дадлагдагчийн гэрээгээр ирээд хэрэггүй. Why are you running? За хоёрдугаарт гэх юм бол та угаасаа наашаага дадлагдагчийн гэрээгээр ирэх байгаа бол Монголд зуучлалын компаниар дамжиж ирнэ. Зуучлалын компаниасаа өөрийн мэдхийг хүсэж байгаа бүх мэдээлэл авах ёстой. За тэгээд ажлын гэрээтэйгээ маш сайн уншиж танилцах хэрэгтэй шүү. Амьдрах орчин, цалин хэдэн төгрөг авахын татварт хэдэн мянган йен төлөх ёстой юм. Мөн ажлын хэдэн цаг ажиллахын гээд ажлынхаа нөхцөлийг, ажлынхаа гэрээг маш сайн уншиж байж ирээрэй. 3 дугаарт нь гэх юм бол мэдээж таны өөрийн санхүүгийн сахилга бат маш их шаардагдана. За та мэдээж угаасаа цалин аваад шууд үрээд ах юм бол угаасаа мөнгө цуглуулна гэж бол байхгүй. Тэгээ шууд ингээл үргэдэл тэл ингээд зарлахандаа ингээд бүх юм ингээд хөгтөөд явчихна гэсэн үг. Тийм болохоор та өөрөө маш сайн хямхтай байгаад зөвхөн ингээд хоол хүнсээгээд нэг их мөнгөнд зарлага гарахгүй юм бол бас бүр огт мөнгө хураадаггүй бол биш. Тэгэхээр юм болгон танаас шалтгаалдаг гэсэн үг. Тийм болохоор эхний ээлжинд бол яг дүнгийн ирэх байгаа залуучууд ах юм бол очиод ажиллавал хэр байдаг бол ямар байдаг бол гэж бодож ивэл эхний ээлжинд иймэрхүү зүйлүүдэд сайхан өөрсдөө судлаад тухайн зуучлж байгаа компанитайгаа сайхан холбогдоод ярилцаад бүх юмаа мэдээлэл аваад ирэх юм бол бас дайжгүй. Ажиллаж байгаа орчин, тэгээд ерөөхдөө амьдарч байгаа орчин, тэгээд хүмүүсийн хандлага гэдэг нь бол бүх юм нь бол айгүй дайжгүй санагдаж байгаа. Надад одоогийн байдлаар бол нэг тийм таалагдахгүй, муухай санагдаад Монгол буцмаар ингээ хэцүү байгаад байгаа юм бол байхгүй. Айгүй дажгүй ажил хийдэг. Тэгээд дээрэс нь хүмүүс нь ч гэсэндээ айгүй дажгүй хүмүүс байдаг болохоор надад тийм хэцүү санагдаад байгаа юм бол байхгүй байгаа. За тэгээд ерөөхдөө болвол нэг эдгээр зүйлсийг бол ирэхээсээ өмнө маш сайн өөрөө судлаад мэдээлэл аваад ирээрэй гэж зөвлөё. За тэгээд ирсэн хойноо болвол та ингээд ажиллаа хийгээд ажилдаа тасаад за нэг эхний 1-2-3 сарыг давчих юм бол тэр ерөөхдөө сайхан тасаад голдролтой орчт юм билээ. За тэгээд өөр асууж лавлах зүйл ах юм бол комент хэсэгт сэтгэл бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгээ уулзъя. Баяртай. Тэгээд дардан юмаа дарахаа мартаа.